За өнөөдөр та бүхэндээ би спагетти хийж үзүүлэх байгаа. Урдчлаад гомонгоо бэлдээ чанаад авчирсан. Тэгээд хайрлын тавгаа сайтар халсны дараа тосоо өгвөл цогцолтой. Тос маань халангууд сонгоно. Тэгээд баг зэрэг шагдаад ирэнгүүт нь дээр нь дуунга хийгээд нэмж хийгээд дуунга шаргал өнгөтэй болтол нь хоорно. Ингээд шаргалтаад ирэнгүүт нь нэмээд амтд чинжүүгээ яаж байгаа. Амтд чинжүүгээ ясны дараа галыг жоохон багсагнаа. Буцааж галыг нэмээд татсан мах юм. Үхрээ. Тэгээ үхрийн байж болно, хоньны байж болно, ер нь юуны бол юуны мах гэж болно. Мах нь борлоод ирэхлээр давсан юм. Давсын улаанаар нь хийчихлээр хамаг махныхаа шүүсийг гадагшин төрчдөг байгаа. Баг зэргийн борлоод ирэнгүүт нь давсаа баг зэрэг гинэ. Баг зэрэг перц. Одоо нэмээд улаан цалын нугш хийж өгөх байгаа. Одоо баг зэргийн усын усаа хийснийхаа дараа галыг багсгаж тагаа тавьж баг зэрэг жигнэ. За энэ хүү хоолнд маань болохоор 250 грамын гарцтай. Тэгээ илчлэг нь болохоор бяслаг мөн үхрийн мах орж байгаа болохоор илчлэг нь харьцангуй өндөр 480 ккал. Ингээд баг зэрэг жигнэсний дараа авч тоглох байгаа. Гомн дээрээ махаа хийгээд махан дээрээ пармезан бислэг буюу манайхны хил заншснаар пиццаны бислэг. Анка хоол бэлбэл.